мэдрэмж шингэсэн зүйл. Яг ингэж яриад айгүй яг Чигшээгийнхаа жерсиг өмсөд ирсэн байна. Ямар гоё. Keymaster оролдоод бүр цаг хэдэн минут ямар ч нөгөө утас шүрмэс асуухгүй ингээд суралцаад ихэндээ тэгээд дараа нь шуфт амьдралдаа яаж хэрэгжүүлэх үү гэдэг practice руу орно. За 3 2 1 дараа нь катлахад амрах тий. Сайн бацхан уу манайхаа өнөөдөр Монголын Яхан Академи Америк дахь салбар дээр ирсэн байна. За Монголын Яхан Академи маань одоо Memo Kid маань хизээ Америкт анх орж ирсэн бэ? Виржиниа мужтай болохоор энэ оны 2025 оны 1-р сарын сүүлээр нээлттэй хийгээд анхныхаа эсэлтээ аваад хүүхдүүдэд амжилтаар сургаад одоо ингээ манай 2 дахь эсэлтээ авах гээд 2 жилээ эхэлж байна. Академик жилээ. Одоо эсэлт нь хизээ эхэлж байгаа вэ? Эсэлт маань яг одоогоо явагдаж байгаа шүү. Хичээл ерөөсөө эх 7 хоногоос баг эхлэх гээд байна. Тийм тэгээд оройтойг байгаа шүү. Хэрвээ хүмүүсээс хүүхч явахтуудаа явуулахаар бол одоо сайхан бүртгүүлж олно шүү гэж хэлгээд. Яг би 2019 онд Алтай хотны салбарт багшилж байсан. Speed stack ингээл бүх юмудаа ингээл өөрөө тавьсан. Анги танк нь яг бүх гоё стандарттай. Яг ингээд харсан чи айгүй гоё excited байна. Speed stack харсан чинь яасан бүр өрмөр санагдаж байна уу? Харин тийм ээ. Энэ юм уу цаг маг нь ямар хөөрх юм бэ? Яг нэг хүүхдүүдэд зориулсан. Бид нар чиг тамирчин гээд 5G гэдэг цаг гараа 4 хуран тавьдаг амар том байгаа. Тий, тэр ч гэсэн байгаа. За манай Америкийн салбарт ямар хөтөлбөрүүд одоогоор явж байна вэ? Ой тогтоолтын одоо Super Memory гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоо Монголд болохоор нөгөө түргэн бодолтын хуран хөтөлбөр гэдэг тий тэр маань Америкт болохоор Speed Math гэсэн нэрээр явж байгаа. Тэгээ Speed Math хөтөлбөрөөр явж байгаа. Тэгээ Speed Math хөтөлбөрийн маань сурагчид болохоор бас нөгөө Mind Games гэдэг тий нөгөө Speed Stacks, түргэн өрөөлт, тий Rubik Show, Keymaster гэдэг энэ тоглоомод бас жилийн хөтөлбөртөө орчиж байгаа юм. Тий. Манай Speed Stack чинь бүр яг Америкийн спорт. Тий. Тэгээ би чинь бүр яг өөрийн гэсэн клубээ байгуулаа. Тэгээ бас улсын аврагада баг 2-3 удаа орж исэн. Тэгээ бүр одоо үндэснийхаа шигшээд багтаад шигшээгийнхаа жерсиг өмсөд ирсэн байна. Ямар гоё. Тэгээ дэлхийн аврагад онлайнаар бидрийг орох гэжсэн чинь ковид гараад тэгээ онлайнаар дэлхийн авраг анх удаа болж исэн. Тэглийн үеэр би гараа авахлаа цагт тоглож байгаа. Оо маа яаж хийх юм? Тэгээд хийж чадаагүй бүр цаар болоод тэгсэн чинь миний бүр хурууны дотор хэсэг яасан маасан гэ боо юм. За тэрийг хитрхи орно орчих гэдэг байлээ. За ковидээс хойш ингээ юм болгон өөрчлөгдлөө. Бид нар ингээд бүх зүйл цахимжаад бид нар бүр цахимаар хүртэл хичээлээ ордог боллоо. Оюутнууд хүртэл цахимаар одоо хичээлдээс явлаа. Тэг ингээд бүх зүйл ингээ цахимтай шинжлэхсэнтэй холбоотой сүүлийн үед одоо хүмүүсийн сурах арга барил, суух байдал ер нь хэр өөрчлөгдөж байна. Ой тогтоол ер нь хэр чухал болж ирж байна вэ? Ямар ч зүйлийг түргэн стресстгүй гэдгийг шинэлэг аргаар сурах энэ арга барил ерөөсө 21-р зууны хамгийн чухал энэ одоо зүйлсийн нэг болоод байгаамаа л гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний одоо хэтийн зорилго болохоор тийм ээ хүүхдүүдээ л аль болох дуртай зүйлээ хялбархан сурчдаг, ур чадвартай болгож өгөх гэдэг байгаа гэсэн үг. Зорилго маань бол багштай ярихангуут л одоо бид хөтөлбөр дээр сууж гинэ л гэдэг. Нилээн удаан суусан хөтөлбөр нилээн гоё шинжилтүүд гарсан зурагтай байсан. Харин тий бид нар бүр энэ жил бүр ой тогтолцоо хөтөлбөртөө маш сэтгэл өндөр байгаа айгуу догдолж байгаа яг үнийг хэлгээд тэг хүүхдүүд маань ерөөсөө үндсэн одоо хамгийн фундаментал тийм ээ тэр зарчим аргуудаа ингээд суралцаад ихэндээ тэгээд дараа нь шуфт амьдралдаа яаж хэрэгжүүлэх үү гэдэг практис руу орно. Хичээл болгон өөрийн гэсэн сэдвтээ өөр зүйл дээр анхаарна. Улс орны тууг нэр тийм ээ за тэгээ бүр Америкийн хүртэл одоо мужууд юу юм одоо химийн тийм ээ элементийн үлдэх систем тийм биологи юу гэл одоо бүр cultural тийм ээ одоо нийгэмд ашиглаж болох үзэсгэлэнтэй зүйл одоо юу гэдэг Америкийн бас энэ спортын багуудыг бас яаж тогтоох уу гэдэг. Тэгэхээр Америкууд бол ерөөсөө их ихтэй хоёр хол юм ярьдаг аахгүй юу? Нэг нь бол спорт ярина, тэгээд кузин тийм ээ хоол ярьдаг. Тийм. Хамгийн дуртай хоёр зүйл тийм. Хүүхдэд маань тийм зөвхөн мэдлэг ингээд үлдээгээ зогсохгүй яаж амьдрал дээр хэлэх тэр ур чадвараа тийм ээ бий болгох уу тэр ур чадвараа бүр амьдралд ашигладаг юм дадал зуршилтаа болгож өгмөр байгаа юм. Тийм ч учраас чи юуг мэдэн штэ академи маань ерөөсөө тий одоо Memo Kid-аас сургалтууд дандаа жилийн турш байхаар айгүй үр дүнтэй байдаг. Тийм болохоор одоо нөгөө Монгол бүр 9 сарын 10-наас эхэлж байгаа шинэ хөтөлбөрд ч гэсэн энэ шинэ хичээлсэн хөтөлбөрөөр явна. Би намайг одоо яг багшилж байхад яг энэ Memo мангасыг зохион бүтээж ирсэн. Тэгээ энэ маань одоо яг ашиглалтанд ороод ингээд хүүхдүүдэд бүр алс холын Америкт маань ингээд ашиглалтаа явж байгаа нэг гоё. За энэ талаар та гоё тайлбарлаад өгөөч. Ингээд аппликейшн суулгачиж байгаа юм. За тэгэнгүүтээ энэ аль нэг карта ингээд энэ ч дотор олон карта гарч тийм ээ. Авлаа. За тэгээд одоо жишээ нь бид нар юу гэдгийг ой тогтоолтын хичээл орё гэдэг ч юм уу те. Тэгэхээр ой тогтоолтын хичээл гэл энэ дээрээ дараал. За тэгээд энэ карт руугаа харуулчихж байгаа юм. Тэнгүүд энэ дотор маань хичээл нь явуулж байгаа гэсэн үг.
сайн байна уу? Энэ удаагийн хичээлээр Нөгөө хатнаагч чинь Монголд байгаа хатнаагч чинь энд Америктэй. Одоо би тарих хөгжүүлэх гэлдэгдэг ч юм уу те. Ааха. Тэгэх юм бол одоо чинь тарих хөгжүүлэх гэдгээ дараал AR картаар аваачхаар 1 4. Вау. Одоо хоёр тарих хөгжүүлэх 1 4 дасгалыг хий. Та баруун гараа атгах бөгөөд зөвхөн 7 хурууга тэнэлгэн. Харин энэ үед зүүн гарын 4 хурууга тэнэлгэн. Тэр нэг картнд бүгд байгаа гэсэн үг. нэг картанд дотроо маш олон одоо юм гоё дасгал хичээлүүдтэй. Тэгээд тэр нь энийг баяжсан байгаа байхгүй бүр карт олгоо өөрөө. Баруун гарын 4 хурууга тэнэлгэж эрхий хуруу. Тэгээд Бэг чи өөрөө бас нөгөө те Монголын ухааны академид сурагчаараас сурж исэн. Дээрээс нь тамирчин болоо. Тэгээд бүр ингээд Монголд бас ингээд багшлаад явж исэн шүү дээ. Тэгэхээр миний бодлоор чи ингээд олон талын өнцгөөс нь одоо энэ сургалтуудын талаар ойлголттой мэдлэгтэй тэгээд ер нь ач холбогдолд юудаа яд ингээд бас бодож байгаа хэл та тэр талаараа яриач төхөө. Миний бодлохоор яг академид болохоор анх 16 насныхаа төрсөн өдрөөр ээжээсээ төрсөн өдрийн бэлэг болгож авч ирсэн. Оо тийм үү. Тэгээд яг анх сураад үзэхэд за ямар давуу тал байна гэдээ аваад үзэхэд нэгт би сууц сурсан байхгүй. Ер нь бол суугаад суусныхаа ардаас би төвлөрч сурж байгаа. Төвлөрснийхаа ардаас төсөөлөн бодох чадвар нэмэгдэж байгаа. Төсөөлөн бодсноор би аливаа зүйлийг чэйжлэх, нөгөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ гаргах, тэгээ аливаа зүйлийг хурдан сурах. Тэрнээс бол үүдэлтэйгээр бол би ер нь бол юмнуудыг нэг хурдан чэйдэлж. За ингээл гээд юмны тэр зүй тогтол. За тэгээд тэр сэтгэл хөдлөлөө оруулах. Тэгжиж мартахгүй гэдэг зүйлээ яг оруулж сурж байгаа байхгүй. Ихэнх хүмүүс ингээ нөгөө баруун гараараа бичдэг штэ. Тэнгүүд баруун гараараа бичгээр бидний зүүн тарих хөгжөө нөгөө лог сэтгэлгээ хөгждөг. Би бас ингээ саяхан яг хөгжим сураад эхэлсэн чинь зүүн гар их ашигладаг. Бидний хүссэн үсээгүй баруун тарихыг хөгжүүлт юм байна л да. Ихэнх хөгжим тоглохдоо хоёр гараас ч ер нь ашиглаж идэг. Тэнгүүд энэ спортууд чинь mind games-д бидний хоёр тарихыг хөгжүүлж идэг. Тэгэнгүүт нөгөө нэг hippocampus гэдээ байгаа бидний нөгөө нэг long term memory дээр урт хугацааны ойдогтолтод ашигладаг. Hippocampus чинь сэтгэл хөдлөлийг мэдрэмж шингэсэн зүйл. Яг ингэж яриад айгүй яг тийм бид нар чэйжлэх гээд байгаа юм шиг те. Тэр зүйлийг мартдаггүй шүү дээ. Тэгвэл тэр тал руу одоо энэ ойдогтолтын хөтөлбөрүүд маань хүүхдүүдэд хэрхэн одоо яг суурьшиж орсон байдаг талаар та гоё танилцуулаад өгөөч. Айгүй сайн санаж байгаа тийм ээ дурсамж гэх юм уу эсвэл огт мартдаггүй тэр зүйлээ ингээл бодоо үзэхээр яадаг ах нь хүнд айгүй баярд таларсан сэтгэл хөдлөл орцсон байдаг те эсвэл айгүй гутарсан гунсан ч юм уу уурсан тий. Тэгэхээр бид нар чинь мэдээж хэрэг нөгөө хүүхдүүдэд зовохгүй гिचэрт те. Тэгэхээр ерөөсөө яах вэ хөгжөөнд байдлаар хошин шогийн мэдрэмж өндөртөөгөөр тийм ээ гоё төсөөлөн бодоод тийм креатив байдлаар ерөөсөө яах вэ цоошин зүйлээс сурж аваараа тэр сурсан зүйлээ буцааж рекол хийж тийм ээ санаж тэрийгэ явах нь шүү. Тийм болохоор манай хичээлүүд айгүй гоё юм уламжлалт аргаар биш шинэлэг юм гоё хөгжөөнд аргаар явдаг нь айгүй сонирхолтой. Хүүхдүүдэд ч айгүй зугаатай байдаг. Манай супер мемори бол speed math байна. Хэдэн насны хүүхдүүдэд орж байгаа вэ? За тий ой тогтолтын мемори хөтөлбөр болохоор ерөөсө 5 дугаар ангиас 10 дугаар ангийн хүүхдүүдэд тэгээ түргэн бодолт speed math хөтөлбөр болохоор 2 дугаар ангиас 6 дугаар ангийн хүүхдүүдэд. Ангиудын цагийн хувь баримтлаа. Ерөөсөө ажлын өдрүүдээр бол орой 5-аас эхлэн 6-аас эхлэн амралтын өдрүүдээр болохоор ерөөсөө бүтэн өдөр олон янзын цагийн боломжууд байгаа. Хүссэн боломжит цагаараа ирээд ер нь сонголтууд байгаа юм шүү дээ тий. Тий сонголт нэлээд их байгаа. Тэгээ одоо манай спорт төрөлтийн mind games аль аль хөтөлбөрүүдтэй хамт явж байгаа вэ? Нөгөө speed math буюу одоо нөгөө түргэн бодолтын хөтөлбөртэй жилийн хөтөлбөрт маань орчихсон байгаа гэсэн. Эхнийхээ жилдээ болохоор хүүхдүүд маань спорт өрөлтөө хийгээд дээрээс нь key master онсон тоглоомоор хичээлнэ. Хоёр дахь жилийнхаа хөтөлбөртөө болохоор нөгөө Rubik шогоо үзэж байгаа. Зөв. Тэгээ ахлах одоо ангийн хүүхдүүд хүртэл хүрдээ заримдаа мартцсан байдаг мэдхгүй. Одоо тооны машин ашиглачмаар санагдаад юу илээгээ бодоо сууж идэг. Тэгвэл тэр нөгөө нэг хөтөлбөр маань нэлээд шинжлэгдсэн гэж сонсон л. Одоо тэгвэл яаж орж байгаа талаар та тэрэнгүү тайлбарлаад өгөөч. Хүүхдүүд айгуу тийм хүүхэлдэйн кино шиг тийм ээ анимашнд айгуу дуртай байдаг штэ. Тэгэхээр яг тийм зураглал нь зөвхөн ингээд зураглаар гарахгүйгээр дээрээс нь бүр анимашн болгож өгсөн байгаа. Тэгэхээр ингээ үйл явдалтай тэг хүүхдүүд минь төсөөлөөд тэгээд ерөөсөө дахиж мартахааргүйгээр хөгжөөнд аргаар дорхноо сурчна гэсэн. Тэгээ үржихээ хүрдээ болохоор түргэн бодолтын speed math хөтөлбөр байгаа штэ. Тэрний эхний жил дээр нь болохоор нэмэх хасах үйлдэлээ тийм ээ. Тэгэхээр цээжээр бодож сурж байгаа. Хоёр дахь жил дээр болохоор үржих ороод ирж байгаа. Үржих хуваах тэгээд нэмхээ болохоор бүр олон оронтой тийм ээ. Одоо бүр 10 хүртэлх оронтой хооронд нэмэх. Тэгээд янз бүрийн өөр бусад юмудаас орж байгаа. Манай memo kid чинь яг тэр нөгөө нэг speed math бол өстой галзуу штэ. Хуруугаа ингэж гаргаж тавьж байгаа зүгээр мангар хэдэн секундын давтамжтай баг бодоод байгаа юм бэ гэмээр те. Бид нар бол ер нь баг 12 дугаар ангитай баг юу тоглолдог байсан. Ингээд нөгөө нэг
гараа оролцохгүйгээр бичихгүйгээр бодно гэсэн этийн математик. Гараа бүр ингэхгүй хар цууж байгаа шууд хариуг нь хэлдэг. Тэгээд бараг тэр хэмжээнд бараг хүрчих болов гэж бодож байна. Бараг маш хурдтайгаар бодож байгаа болохоор. Тийм чаддаг шүү ер нь бол одоо speedmat хөлбөмбөр яг чиний хэлдгээр тийм ээ нэгдүгээрт энэ арифметикийн үйлдэлүүдээ яаж хийхээс сурчиж байгаа. Гэтэ хоёрдугаар болохоор чинь бас яг гүйлгээ ухаан тийм ээ айгүй түргэн энэ одоо speed хурдыг өгдөг тий. Тэгээд дээрэс нь чи зүүн баруун гарын одоо ашиглалт байнга явагдаж байгаа болохоор зүүн баруун тархич нь яг тий хоёр тархиа зэрэг хөгжүүлж байгаа гэд. Тэгэл одоо бас нүдний харааны хурд хүртэл нэмэгдээ явчихж байгаа байхгүй тий. Keymaster маань одоо яг намайг багшлахаа болсны ардаас шинэ хөтөлбөрт орж ирсэн. Та энэ Keymaster-ын тухай яриул. Энэ одоо яг яадаг гэж шийдтэй идвэ. Тэр уралдаан тэмцээн улсын аваргууд болоод байгаа чинь энэгээр чинь тий. Харин тий. 2000 гаруй жилийн хугацаанд эртнээс одоо хэрэглэж үзсэн юм байгаа хгүй юм өөхтөөхтэй. Яаж байгаа гэр нэг ёсондоо ингээд энэ төмрөө бас салгаж байгаа хгүй. Ямар агаар салгах уу? Яаж салгавал тийм ээ түргэн салах уу? Гэх мэт л одоо ийм аналитикл ур чадвар хэрэгтэй болно. Дээрэс нь энэ хүүхдийн нөгөө нэг хуруу гараа ашиглаж байгаа болохоор одоо энэ юу яадаг штэ fine motor skills гэдэг одоо энэ хуруу гарын жижиг булчин шүрмсөө бас хөгжүүлж явж байгаа. Дээрээс нь маш их төсвөр төчээр шаардлагатай. Ер нь та яагаад анх ингээд Монголын явахын академиг Америкт нээ гэсэн бодол төрөөд нээсэн бэ? Гэхдээ одоо тэр чинь бас удаан хугацааны явцад л явагдах л та тийм юу бол одоо анх бол юу гэдгийг би бүр Жоржтаун их сургуульд одоо судалгааны ажил хийдэг гэсэн. Тэгээ өдөр болгон маш их хэмжээний дата мэдээллийг 3 хил дээр уншиж үздэг, судалдаг. Тэгээд явж хахад би тэр ажилд 5 жил хийж хахад ерөнхийдөө юу ажиллагдсан бэ гэхээр кинон дээр нэг гардаг штэ. Маш ингээл юу гэдгийг олон ингээ дата харж ирсэн. Чухал ингээл кийвордууд нь томорж момроод ингээл нийсмэсэл тэ. Би бараг л яхаа тийм ч гэхэд юу юм гэхдээ ерөөсөө их хэмжээний нийтлүүдийг хараад дор нь хайж байгаа маа олцдог болцсон байхгүй юу. Маш хурдан шуурга хэдэн зуун артикл нийтлэг унших боломжтой болоод тэгэл ер нь айгуу тийм их сэтэл сонирхол айгуух төрдөг гэсэн энийг ямар гоё юм бэ хүн гэж сони юм даа гээл тэ. Тэгээд дараа нөгөө Монгол руу бид нар яваад тэгээд шууд насан туршидтын сургалтанд суусан хатаагши. Тэгээд тэр чинь одоо 10 жилийн өмнө байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би чинь 9 жил бас одоо юу гэдгийг арчлалын одоо хүний эрх чөлөөг одоо түгээн дэлгэрүүлэх юм хөтөлбөрийн ажил хийдэг гэсэн гадаадын төрийн бус байгууллага ашигын төлөө бус. Тэгээд тэр ажлаа хийж хахад ерөнхийдөө харах нэ ер нь хүүхэд залуучууд гэх юм уу ер нь залуу хүмүүс рүү чиглэсэн ур чадрыг нэмэгдүүлэх ажил хамаагүй илүү үр дүнтэй, хамаагүй илүү ирээдүйтэй тийм гой санагддаг гэсэн аахгүй юу. Тэгээд яг өөрөө хувийн пашн л байна да. Монгол хэлийг хэрхэн сонирхолтой аргаар тэгвэл ной тогтолтой аргаар ашиглуулан монгол хэлийг хэрхэн заах вэ гэдэг. Гадаадд ч бас монгол хэлийг сонирхож судлах, монгол түүхийг бас судлах сонирхолтой байгаа бах. Тий, яг үнэ. Наа чи ерөөсө бүрэн боломжтой байгаа байхгүй юу, тий? Одоо монгол хэлийг сурахад хэцүү хүнд санагддаг байсан бол тэрийг нь ийм гой сонирхолтой шүү, тийм ээ? Гадаад хэл сурж байгаа юм шиг хөгжилтөө, сонирхолтой, хялбархан, тий? Гэдгийг нь хүүхдэд ойлгуулаад өгчих юм бол яг өөрөө чи хэлдгэр тийм ээ? Үгийн сан хүрт баялагт аюу гой болох байхгүй юу? Тий. Ингээ хараад үзгээр Америкт бол чинь монгол хэлээр хэлд ороод тэгэл нэгдүгээр ангид гэх юм уу сургуультаа оронгуудаа англи хэлний илүү давмгаалаа явчихдаг тохиолдол маш илбэг тийм ээ. Тэгээд тэр чинь ерөөсөө нөхцөл байдал орчин өөрчлөж байгаа болохоор тийм байхгүй. Хажуугаар хүн явах битгээл тийм ээ. Хаалгаа онгоолгоод хүн орж ирээд хажууд нь сууж яхад ч гэсэн хэрвээ ингээд яг тодорхой зүйл дээр анхаарал төвлөрүүлж гисэн байвал тэргээ дуустал ингээд суучж байгаа байхгүй аюу хөөрхөн. Тэгэхээр ерөөсөө хүүхдүүд чинь яг энэ ур чадвар чинь хичээл номонд нь маш хэрэг болдог тий. Багш ингээд хажууд нэг юм хэлэхэд чихний хажуугаар гараа явчихгүй сонсоод амжчихсан тий. Ингээд нэг дэлгэцэн дээр ч юм уу самбар дээр юм бичээ тавихад хүүхд үрээ ингээд тэрийг хараад тэмдэглэжчихсэн байдаг аахгүй юу тий. Чанартайгаар хурдан сурах чадвар бол яг 21-р зууны хамгийн чухал чадваруудын бараг нэг номерт бичигдэх баг. Ягаад гэвэл мэдээллүүдийг бид нар асар хурдтайгаар яас нэг асуулт асуугаад авч чаддаг болчлоо. Тэрийг яг хурдан хугацаанд тогтоох, тэрийг ашиглах гэдэг чадвар бол ер нь нэг номерт байгаа. Яг үнэ шүү. Тий, бид нар ч гэсэн яг саналагдаад байгаа. Хатнаа агшаас яг нэг аюух онцолж ярьж байгаа. Ерөөсөө бидний хитийн зорилго бол юу вэ гэхээр хүүхдүүдийг альва юмыг тийм ээ цоошин салбарын зүйлээсэн ч гэсэн хамаагүй аюу гой хялбархан чөлөөт байдлаар сурч. Энийг л одоо өгөхтөл туслах гэдэг юм. Та зорилго нь хүний тархины сэтгэлгээг хязгааргүйгээр мөн дээрээс нь тэр сэтгэл хөдлөлийг оролцуулж өөрийнхөө нөө хиппокампус дээр тархины загвар дээр суурилсан байдлаар юмыг тогтооно гэдэг бол яг өөрийгөө бүрэн ойлгох, тархийг бүрэн ашиглах гэдэг тал руугаа орж ирж байгаа шүү дээ. Яг зөв. Тэр хүүхдүүд бол ерөөсө потенциал нь хязгааргүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бага наснд нь л бид нар эхэлж явах хэрэгтэй байгаа даа. Тий. Подкаст маань одоо манай нэвтрүүлэгч юм уу подкаст ч юм аа. Ерөнхий өндөрлөх төх рүүгээ хандаж байна. Тэгэхээр та яг одоо хүүхдүүдэд зориулаад яг энэ сүүлийн моментыг танд үлдээ. Та яг хүүхдүүдэд юу гэж гоё хэлмээр байна. Эцэгчүүдэд бас ямар зөвлөгөө өгмөр байна.
Тий. За тэгээ хүүхэд сурагчтайгаа болохоор за тэгээ мемо гэж сургалтын өмнө хүлээж шүү. Тий. Таад манай ороороо ирээрээ. Тэгээд гоё сургалтын ч гэсэн айгүй гоё байдалтай явагддаг. Эцэг ихэдтэй хандаа хэлгээд хүүхдүүдэд тэрдэргүй манай Америкт дах эцэгүүд айгүй хүүхдүүдэд анхаар дэмдөө айгүй хөрөнгө оруулдаг. Ээж дэшээ байнга сургалт юмд ингээд зөөгөө явж идэг тий. Тэгэхээр энэ юу гэдгийг эцэг ихтэй хүүхдүүдэд дэмждэгт нь баярлалаа гэж хэлье да. Тий. Шинэ нэг хичээлийн жилийн эсэлт маань яг одоо явагдаж байгаа. Тэгэхээр сонирхсан хүмүүсийнхэн бол хуршиж уулзаж болно. Эсвэл онлайнаар бас ингээд хүүхдүүдэд бүртгүүлж олно, анги танхим ерөөхдөө дүүрхээс өмнө тийм ээ. За өнөөдөр би зөвхөн Монголын Яхан Академи Америкийн зүүн эрх нэгдсэн анхны салбартай танилцлаа Memo Kit-тэй. Тэгээ та бүхэн маань одоо Speed Met болон Super Memory Mind Games энэ олон хөтөлбөрүүдийн хүссэн хөтөлбөртэй хүүхдэд явуулж хөгжүүлэхийг хүсвэл манай Memo Kit-тэй холбогдоорой. За тэгээд энэхүү дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяр таа. Баяр таа.